За ер нь бол саяхан 2019 онд The Platform гэж нэг кино гараад бүр нэлээд шуугуулж исэн шүү дээ. Тэгээд тэр киногоор би угаасаас бүхэн бичлэг хийж исэн. Тэгээд өнөөдөр болохоор би та нарт яг тухайн цаг үедээ яг л энэ платформ шиг шууган тарьж исэн 1997 оны Cube гэж Канад найруулагч Винченцо Наталигийн найруулсан киноны талаар сонирхуулахаар бэлдсэн байна. Ер нь л ихэнх талаараа платформтой харьцуулж болохоор тийм sci-fi төрлийн survival horror кино байхгүй. Хэсэг хүмүүс нэг тийм 6 ананда хаалгатай дөрвөлжин өрөөнд сэрж байгаа. 6 алгануудаараа дамжаад 6 тал руугаа өөр шилжиж орж болно. Гэхдээ зарим өрөөнүүдэд нь янз бүрийн хэрцгий өрөх зангууд байх боломжтой учраас аль тал руугаа орох вэ гэдг нь хамгийн чухал. Яг мэдээж дээр дороо байгаа нийт өрөөнүүд нь яг жоохон цөөхөн мөөхөн байсан бол гарахад амархан л да. Даанч нийтдээ 17,000 гаруй ийм дөрвөлжин өрөөнүүдээс бүрдэх асар том төөрдөг байшинд гацчихсан хүмүүс гэдгээрээ аим шиг кино гэж дүгнэгдэж байгаа. Ямар ч тач энэ кино бол тухайн цаг үедээ маш бага зардлаар, маш богино хугацаанд туршлага багтай нэрд гарч амжаагүй байсан жүжигчдтэйгээр бүтсэн инди гэж хэлж болохоор киноч гэсэн одоо бол айгүй алдартай яг нэг юм ижил төрлийн кинонууд дундаа хамгийн чанартай бүтээлүүдийн нэг гэж үнэлэгддэг тийм кино байхгүй. Мэдээж яг энэ кино айгүй амжилттай болсон болохоор шал өөр найруулагч нар 2 болон 3 дугаар ангийн хийжсэн. Тэгээд угаасаа л яг анханасаа санааг нь гаргаж анханасаа найруулга энтрийг хийсэн одоо анхны хүмүүс нь ерөөсөө ингээ ажиллаагүй шал өөр хүмүүс хийсэн болохоор чанартай болоог нь тодорхой. 1-р ангийн сайн кино болгосон айгүй олон мөн чанаруудыг уландаа гიშгсэн бүр юм айгүй сэтгэл өнөртүүлж чаддаггүй тийм халтуурны кинонууд гэж би бол хэлнэ энэ 2-3 дугаар ангийн. Сүүлд заавас 21 онд Япон ремейк нь гарсан байдаг. Тэр нь ч гэсэндээ нэг надад бол нэг тийм сонирхолтой бол санагдаагүй заяа. За гэхдээ тэгээ энэ сиквел ремейкүүд нь жаах вэ. Өнөөдөр би угаасаа энэ гологдлуудын биш хайртай киногоо буюу ихний ангийн та нар сонирхуулах гэж байгаа юм ч тэ. За тийм байна да. Тэгээ нэх олон төлөв юм ярилгүйгээр хэдүүлээ киноныхоо үйл явдал руу орцгоё. Зүгэрш байлаа энэ зүуд бэтэн чиний тэр дур булам төрх харцан чин мас орн галзуурхад ганц гурав номер чин нугур чин нуруу чин төгс эй бад бич зурх чин төгс чамд хэл хүүхс мөр Тэгэхээр кино маань Альдерсон гэж нэг залуу нэлээд сонин сайберпанк төрхтэй мангар том дөрвөлжин өрөөнд дотор сэрж байгаа зурагтлаар эхэлдэг. Хажуу талынхаа хаалгыг ч нээж үзлээ, доод талынхаа хаалгыг нээж үзлээ. Яг л өөрийнх нь байгаа өрөө шиг тийм өрөөнүүд л байдгийн. Эхлээд нээж үзсэн 2 өрөө нэг л тийм сэвдэж гэх юм уу нэг тийм орох ёсгүй ч гэх юм уу санагдангуудаа 3 дахь нээсэн өрөө рүүгээ ороод ирсэн чинь анхандаа бол зүгээр л өрөө шиг байдгийг. Гэхдээ харамсалтай нь мэдээж тэр нь өрхтэй өрөө сараалжин төмөр биеийн нэвт ирчээд мангар болон хэсэг болгож хувааж байгаа юм аа. Гиснээс яг энэ жүжигчнийг та нар таньживэл нөгөө нэг буруу хэрэгэлтэй 1-р анги дээр 3 уруудын дүр тоглодог Julian Richings гэж жүжигч юм байхгүй. Энэ кинон дээр хөөрхөн амтан тэгээд ямар ч хурууг болоод дуусчих юм л та. За ямар ч байсан одоо яг энэ харагдаж байгаа Quentin гэж цагдаа залуу болон Office ажил хийдэг Ward гэж 2 залуу бол киноны маань үндсэн гол дүрүүдийн маань 2 нь дөнгөж нэгэнтэйгээ таарчаад байж хахад нь тун удалгүй бас нэг Holloway гэдэг эмч эмэгтэй болон Levin гэж нэг 10 жилийн сурагч 2 ингээд хажуу талынх нь хаалгануудаар орж ирж байгаа. За тэгээд дахиад нэг буруу хэрэгэлтийн кино тоглодог жүжигчний бүтээсэн дүр болох Rens гэж нэг өвгөн хамгийн сүүлд орж ирдэг. Мэдээж те буруу хэрэгэлтийн эхний 2 анги дээр манай Maynard өвгөгийн дүр тоглодог жүжигчин энэ дүрт нь тоглосон байгаа. Rens ах маань ерөөсө харагдаж байгаа шиг тийм зөнцөн өвгөн интервал биш. Бүр амар сэргэлэн заяа. Зарим өрөөнүүдэд өрх байдгийм байна гэдгийг айл хизээний олоод мэдсэн. Тэгэнгүүтээ өрөө рүү орохоос өмнө гутлаа тайлж шидэх замаар өрх байна уу үгүй юу гэдгийг шалгаж малгаад тэгээ дээрэс нь угаасаа л энд хоол усгүй удах юм бол өлсөд өвхөн гэдгээ мэдж байгаа болохоор хэсгэж гэсэн үйл даахын тулд цамцныхаа товчийг тасалж авангуудаа хүлхэж мүлгцэн. Ер нь л тэ айгу big brain grandpa бараг блиц юу юм уу ааш. Ямар тааж манайд төр тайвшир зогсоод нэгэнтэйгээ танилцахаас гадна яг ямар газар юунд түрээд ирчвэ гэдгээ таамаглах гэж оролддог. Бүгдээрээ л энд ирэхээс өмнөх юмнуудаа санах гээд оролдсон чинь зүв зүгээр ажиллаа хийгээл амьдрал байжснаа санаад байгаа. Тэгээ тэгэл мэдсэн чинь энд ингээс ирсэн болж таарч байгаа. Бодлого Ренс өвөө яаруулаад те биднэрт ингээ танилцах үдшилэг хийгээд ах цаг байхгүй гэж өрхгүй өрөөрөө яван ороход яг тэр дамжих хаалганых нь хэсэгт нэг юм тоо байгааг Ливен анзаардаг. Хэдий өрөө болгоных нь ийм тоо хоорондоо ялгаатай байгааг анзаардаг ч гэсэн яг ямар учиртай яадаг тоо юм бэ гэдгийг нь бол бас яг сайн ойлгож чаддаггүй. Ренс өвөө дахиад те зана тоо монд ч ач холбогдлог шаардлагагүй. Гутал шидэл өрхтэй өгөөг нь шалгачих штэ. Гэхдээ та ер нь бид нартай л адилхан энд сэрсэн байж яаж энэ газрыг ийм сайн мэдээд байгаа гэж Quentin сэжгэлсэн маягтаа асууж ийснаа Rens гэж нэр нь гинтл бүр амар танил сонсогдоод эхэлдэг. Манай Rens өвөө штэ те дэлхийн хамгийн амар харуул хамгаалт сайтай 7 шоронгоос оргож чадсан гэмт хэрэгтнүүдийнхээ дунд бол ёстой жинхэнэ үлгэр домог шиг яригддаг одоо escape artist гэх юм уу да те ямар ч
битүүмжилсэн хан тааз одоо мань хүнийг дотроо хориод байлгachиж чаддаггүй тийм амар орголтын мастер болж таарж байгаа. Тэгээ бүр амар томорж байгаа байхгүй манай өвөө. Ингээд амьд үлдмээр байвал хуцалгүй намайг дагаал яв. Надад та нарын гуталч нь хэрэгтэй болохоор л би дагуулж явж байгаа болохоос биш ганцаараа байна уу олуулаа байна уу надад бол ямар ч хамаа байхгүй. Агуу Ренстэй хамт энд орж ирсэндээ баярлаа. Та нар дугаа дагаа яв заа юу. Гэж хэлээд аюулгүй гэж дүнсэн өрөөрөөгөө ороод тгсэн чинь тэр нь нэг тийм гутал эсвэл өөр ямар нэгэн юм дээр ажилдаггүй одоо баг хүний биеийг мэдэрч ажилдаг өрх байсан юм уу яасан. Ренс ахын нүүрлүү нь хорт шингэн цацснаар нүүр нь тэрчигтэй хайлаад түлэгдээд үхээдгдэг. Угаасаа түлэгдэх нь аргагүй л дээ. Тэр өрөөнд нь 5 сарын 31-нд цэнгэлтгэд гал асаахж байгаа давай даашаа зогсож исэн бил. 5 сарын 31 2024 оны 5 сарын 31 амар фильм шиг төв зэнгэл төрөл цоны цуга юу гэж байгаа юм бэ? Биштэй. Вандебо, Гэнгбэ, Руки, Нэне гэл зөндөө амар их байгаа. Тасалбар нь Shopee-ийн юмэн дээр зарагдаж байгаа. Тэгээд J25-ын бүх салбараар зарагдаж байгаа шүү дээ. Амин төгжимтэй. Тэгсэн мөртлөнгөөсөө яг дуугийн сонсож байгаас ялгаагүй л дуурал гарах гэдэг шүү дээ. Ойрд сонсоогүй гоё дуурал. Тэгээд ойрд сонсоогүй гоё хамтрлыг үзэж болно. Сонирхолтой performance surprise бэлдсэн байгаа болохоор ер нь л үзэх хэрэгтэй дээ. 5 сарын 31-нд хийж болох хамгийн гоё зүйл гэх юм уу? Яа. Зуны 6 2024 5 сарын 31-нд Төвзөнгөлд хүрээлэнд. Ийм амир шоронгоос 7 удаа оргож исэн домогт хүн хүртэл амьд гарч чадхааргүй хэрцгий газар л ороод ирсэн байна. Манайд ерөөсөө те ганц эндээс гаргаж чадах хүмүүс ингээд үхчлээ гэж хэсэг гутарж исэн аа. Нөгөө нэг өрөөний хаалган дээр байсан тоог Ливен дахиж нэг сайн ажиглахдаа хаалган дээр байгаа 3 тооны аль нэг нь анхны тоо байх юм бол тэр өрөө нь өрхтэй өрөө юм байна гэдэг зүйлийг анзаарч авдаг. За prime numbers буюу анхны тоо гэдэг нь нөгөө нэг хуваагддаг эсвэл өөртөө л хуваагддаг тоонуудыг хэлдэг штэ. Одоо жишээ нь 10 бол анхны тоо биш те 10-ыг 5 хувааж болно. За бас 2 хувааж болох болохоор анхны тоо биш. Харин 11-ийг бол тэгэж өөр тоонд хувааж болохгүй. Ерөөсөө 1 эсвэл өөртөө л хуваагддаг тоо байгаа болохоор анхны тоо гэсэн үг болж байгаа. Тэгээ би жоохон буруу тайлбарлаж хийж магадгүй. Угаасаа 10 жилдээ Матин багш авгаадаа амар дургүй байсан. Тэгэхээр зөв тайлбарлуулаарай бол Матин багшаараа кино тайлбарлуул заа. Ямар ч байсан тэр анзаарсан зөв тогтлон зөв байж таарад зөндөө олон өрөө дамжиж явсаар нэг орсон өрөөнийхэн дээдлийн өрөөнөөс Казан гэж нэг шим дүр унаад ороод ирдгийг. Яг ч бас сэтгцэн бүрэн ирүүл гэхэд жоохон хэцүү нэг тийм жоохон хүчиг залуу байдаг байхгүй юу. Quentin болохоор за ийм хүн биднэрт хэрэггүй лайл болно штэ гэсэн ч гэсэн Holloway угаасаа эмч хүн юм болохоор тэгээ ингээ хаяа явчих болохгүй штэ. Гэхдээ би хариуцаад аваад явъя заа юу гэд дагуулж авах харуулна. Дахиад хэдэн өрөөд амтсны дараа Ливний аюулгүй гэж тогтоосон өрөөрөө Quentin яваад орсон чинь яг үнэндээ тэр нь аюулгүй биш байсан байж тараад өрхөнд нь Quentin яг алуулах шахсан ч арай гэж нэг юм эдсэн мөчөд амьд үлдэж чаддаг. Ливен гахаад нөгөө тоог нь дахиж нэг няталж үзэхэд ёстой нэрнгээсэл анхны тоонууд биш байдаг байхгүй. Ливен тоо бодохдоо алдаа гаргаагүй болж таарлаа гэхээр угаасаа тэр дүрм нь одоо анханасаа буруу байсан болж таарж байгаа. Тэгээ өмнө нь тэр дүрмээ дагаад алуулчлгүй яваад байсан нь хазал байсан юм шиг үлээ. Дахин нэг удаа яахаа мэдгүй хэцүү байдалд оронгуудаа угаасаа тэгээд нойр чавалгүй, ус чуулгүй, хоолж идэлгүй нилээ хэдэн цаг явцсан хүмүүс чинь нервдэд хоорондоо хэрэлдээд эхэлдэг юм. Хэрэлдэг явцдаа одоо хүртэл баг юунд ч оролцолгүй чив чимээгүй гутранг маягтай байгаад байсан Word гэж залуугийнхан талаар хэдүүлээ нэг шин юм олж мэддэг. Манай хүн яг энэ аврах том барилгач гэх юм уу юу ч хинтэй ямар ч байсан тэдний дотор нь байгаа энэ байгууламжийн гаднах дизайныг хийсэн дизайнер юм байлээ. Үнэхээр л зүгээр ямар ч ажил орж ирж исэн хамаагүй мөнгөний бодоол хийждэг байсан болохоор ямар хүн захиасны сонирхоогүйгээр зөвхөн одоо ингээ гаднах дизайныг хийсэн болж таарч байгаа. Даанч мэдээж дотор нь юу байхын яг ямар төрлийн байгууламжийн энтергээд тиймэрхүү юмнуудын сонирхоогүй зөвхөн гаднах дизайн дээр нь л ажилласан болохоор нарийн ширийн юм бүр юу ч мэдэхгүй гэсэн үг. Гэхдээ л нэг юм мэдж байгаа нь бүр асар аимшигтай том байгууламж гэдгийг л мэдж байгаа. Тэгээ тийм болохоор л анханасаа гарч чадна гэдэг ямар ч итгэл байхгүй нэг тийм удаа эвдэлсэн 10 жилийн хөвгчиг эмороо байгаад байсан болж таарч байгаа. Тэгээ Ливен яг лавлаад асуусан чинь нийтдээ 132 гаруй метр квадратыг хэмжээтэй юм байна лээ энэ байгууламж нь. Тэгээ яг өрөөнийхөө өргөнийг хэмжиж үзсэнгүүтээ бодоод үзсэн чинь нийтдээ 17576 өрөөнөөс бүрдэх дөрвөлжин болж таарж байгаа. Яг тэр хэмжээг нь мэдэж авсныхаа дараа Ливен дахиад нэг өнөөх хаалган дээрх тоонуудыг ажиглаад тэр нь зүгээр нэг рандом тоонууд биш яг үнэндээ тухайн өрөөний байршлыг тэмдэглэсэн тоо байсан юм байна гэдгийг мэдэж авч байгаа. Тэгээ дахиад математикийн аргаар тоо бодож модонгуудаа булангийн өрөөрөө очих
очих боломжтой байна гэдгээ бодоод олчиж байгаа. За бас дээрээс нь те манай хэд яг үнэндээ тэр булангийн өрөөтэй гайгүй ойрхон өрөөнд байгаа юм байлээ л дээ. За тэгээд цаашаа өрөөнүүд рүүгээ ээлжээрээ төрүүлж орж байна гэдэг дүрмэнд ор явж нэг өрөөнд орсон чинь ягаад ч юм тэр өрөө нь 14, 27, 14 гэсэн одоо марктай байдаг байхгүй юу? Уг нь бол бүр яг ингээд уртаашаа өргөөшөө 26 өрөөтэй гэж тооцсон чинь ганцхан тэр өрөө нь л нэг юм 27 гэсэн марктай байж гин гэхээр хэрвээ яг энэ тэмдэглэгээнийх нь одоо дагуу ингээд энэ өрөө нь энэ тэмдэглэгээнийхээ дагуу зөв байсан болвол тэр өрөө нь ганцаараа бусад өрөөнүүдээсээ тусдаа гарах боломжтой нэг юм тийм гаж жоохон өрөө байж болоод байгаа. Гэхдээ даанч хаалгануудыг нэгээд үтсэн чинь тийм биш, зүгээр л хажууд нь дахиад өрөөнүүд байгаа байхгүй. Гэтэл за зүгээр үргэлжлүүлээд булангийн өрөө рүүгээ зүгүүлье гэд бүхэл хаалгаа нээсэн ч гэсэн тэр өрөөнийх нь 6 талын бүхэл өрөө өрхтэй байгаад идэг. Тэгээ одоо ирсэн замаараа буцаад дахиад шинээр эхлүүлэхээс өөр аргагүй болчихж байгаа. За буцвал буцъя гэжсэн ч гэсэндээ доод талынх нь өрөө нь чимээ гаргах юм бол бөөн төмрөөр нэвцүүлбэж алдаг өрөө хэрнээ хаалганы чимээнд тэр өргөснүүд нь гардаггүй өрөө байдаг байхгүй юу? Тэгэхээр уг нь бол ерөөсөө чимээ гарахгүй л бууж ороод өөр өрөөрөө дамжиж болохоор л өрөө гэсэн үг шүү дээ, тэ. Буцаж явж ийснаас чимээ гаргалгүй буучъя гэд буухаар болдог. Эхний хэд нь айгүй амжилттай чимээ гаргалгүй буунгуудаа хажуугийнх нь өрөөрөө орж чадсан ч гэсэн өнөөх жоохон эрүүл биш Казан гэж залуу бол бас гинэт өрлөө дундаг жоохон аюултай гай байгаад байгаа юм л та. Яаж иж байгаад чимээгүй байлгаж байгаад нөгөө өрөөрөө дагуулад орж чаддаг ч гэсэндээ яг хамгийн сүүлд үлдсэн Quint-ийг бууж ахт нь тэнэгтэж ойрлоод Quint нь бараг л алуулах шахна. Тэгээ Quint нь спортлог булчинлаг залуу байсан тулдаа амьд үлдэж чаддаг. Амьд үлдчихэд мэдээж Казан руу ууралж байгаа. Гэсэн ч Holloway өмөрч хэрүүлээгээд Quint тэр хоёр бүр нэлээд персонал төвшин нэгэнтэйгээ маргалдаад биевлээ дамжиж байгаа. За гэхдээ тэр яг одоо ороод ирсэн байгаа өрөө нь Ливний бодож тооцоолсноор бол булангийн өрөө нь болж таарад. За тэгээд хаалгаа нээсэн чинь төсөөлж байсан шиг нэг юм тийм гоё гадаах орчин байхгүй, зүгээр л нэг юм хав харанхуул онгорхоо орчин тэд нарыг өгддөг. Ядагч байсан нэгэн тал буланд нь хүрээд ир чадсан юм чинь хувцснуудаараа уяа хийж уяад нөгөө тал руу савалж юу байгааг нь мэдэрч үзье гэд өрөөрөө төрүүлж орох хуваараараа Holloway тэр уяанаас нь зүгдэж гарахаар болж байгаа. Хэд хэд удаа савлаад нөгөө талдаа байгаа юмд хүрэх гэж үзсэн ч чаавас тэгээ угаасаа хоосон хар ханнаас өөр юу ч байхгүй. Сүүлдээ хувцаар хийсэн олсон ч даах ярахгүй болоод Holloway бараг л унаж өгөх шахсан ч Quint нь баатарлаар барьж үлдэж чаддгийн. Даанч Quint нь түрүү ирэлдсэн хэрэлдээнээсээ болоод одоо юм бодсон л байсан байлгүй дээ. Нөгөөдүүлдээ мэдгдүүлэлгүйгээр унгаагаад алчдیں Holloway-ыг. Нөгөөдүүлд нь танилцаа дуудаагүй ч гэсэндээ бас л Holloway-гийн хөл ингээд хүн санагдаж байгаа шүү дээ. Угаасаа ч тэгээд унтаагүй удацсан болохоор хэдүүлээ жоохон амьсгаа аваад хэдхэн цагийн ойр авчий гэд бөөндөө унтахаар шийдэж байгаа. Унтаад хэдэн цаг болсны дараа Quint-ний зүүн мөрөн дээрх чөтгөрөн сэрэнгүүтээ Ливнийг өргөж хажуугийнхаа өрөөнд ороод хүчээр биологи хичээл хийх гэж оролддог гэх юм уу та тий. Ашгүй Казан Wort хоёр араас нь дагаж орж ирээд Ливнийг хамгаалсан ч гэсэндээ Quint-нтэй одоо нэг эсрэг нэг зодтолно гэвэл энэ хоёрыг хинж барахгүй шүү дээ. Улмаар Wort нь ялах зодуулаад тэр өрөөнийхөө доод талын өрөөрөө нохоо шиг шидүүлээд гиснэ. Ягаад ч юм тэр өрөөндөө ингээ галзуу солиотой хүн шиг инээгээл байгаад идэв. Ягаад гэсэн чинь тэр өрөөнд нь нөгөө нэг Ренс өвөгийн цогц сэвдэж байгаа юм чи тий. Тэгэхээр ерөөсөө манай хэд бөөн өрөө дамжиж яваа л байсан хэрнээ эцсийн эцэст зүгээр тойрч жагаад анх эхэлсэн өрөөндөө л буцаад ирсэн болж таарж байгаа. Энийг мэдчихэд өнөөх чанга залуу болох Quint нь хүртэл бүр жоох охин шиг уйланаад тэггүй нэгтэй. За гэхдээ заяа Wort нөгөө нэг Rens өвөгийн ороод алуулсан өрөөрөө дамждаг хаалгыг нээгээд үзсэн чинь өмнө нь тэнд нь өргөтэй өрөө байсан хэрнээ одоо болохоор зүгээр нөгөө нэг булан нь байж байгаа. Тэгээд эндээс юу ойлгож авдаг вэ гэхээр энэ өрөөнүүд нь яг үнэндээ байнгын л нэг байранда байж идэг биш, ойрхон нэгэнтэйгээ байраа солиод хөдөлгөөнд ордог болж таарж байгаа байхгүй юу. Тэгэхээр гарах зам нь юу вэ гэхээр нөгөө 27 гэсэн тэмдэглэгээтэй өрөө байсан шүү дээ, тэ. Тэр өрөө нь гарах зам руу хүргэж өгөх одоо гүүр болдог болж таардаг гэх юм уу да. Яг зөв цагтаа тэр өрөө дотор байж чадах юм бол тэр өрөөнийх нь аль нэг талынх нь хаалга энэ байгууламжаас нь шууд гарах хаалга руу чиглүүлдэг тийм өрөө юм байлээ. Нэлээд өдрийн зайтай л яг тэр өрөө нь одоо гарах зам руу хүрэх байрандаа очдог. Тэгээ за баг тэр нь ингээд өнгөрцөн байлгүй дээ гэж тоо бодоод үзсэн чинь өнгөрөөгүй заяа. Одоо ерөөсөө айгүй богино хугацааны дараа тэр өрөө нь яг байрнаасаа тэр үүд рүү хөдлөх юм байлээ. Даанч манайд яг нөгөө нэг өрхнүүдийг олж тогтоох нарийн арга мэдэхгүй байгаа шүү дээ. Ливн уг нь бол учрыг нь олдгийг анх хэрглэж байсан анхны тооны арга нь ер нь бол зөв. Гэхдээ бас жоохон буруу. Нэг юу ч юмдээ мэдэхгүй заяа. Нэг юм power of prime numbers асан шалтгаална гэд өөр дүрмтэй юм байлээ. Тэгээд би мэдэхгүй заяа. Би мат бодохгүй заяа. Ямар ч байсан нэг тийм өөр дүрмтэй. Тэгээд тэрийг нэг хүн шууд бодох нь ер нь л баг боломжгүй айгүй хэцүү юм шиг байлээ. Гэхдээ
Гэхдээ нэг азтай юм гэвэл нөгөө нэг Казан гэд эрүүл биш гай байсан шүү дээ, тэ. Яг үнэндээ баг тооны машинаас илүү тоо бодож чаддаг гоц ухаантан байсан байж тааруул яах вэ? Тэр Ливни бодож чадахгүй байгаа тоог нь шууд секундын дотор бодож чадаад байдаг. Улмаар манайд тэр тоонуудыг Казанд хэлж өгч бодуулаад нэлээд хөөрхөн хэдэн өрөө дамжиж байсан ч гэсэндээ угаасаа Quentin бас жоохон итгэхэд хэцүү эвгүй хүн байгаад байгаа болохоор Ward Quentin-ыг энд нь үлдээ гэдэг шийдвэр гаргаад замдаа ноцолдож нэг доод талынхаа өрөөрөөгөө унгааж чаддгийг. За тэгээд цаашаа гуруулаа явангуудаа маш амжилттайгаар өнөөх 27 маркта өрөөгөө хөдлөөд ирэхэд нь сууж амжаад хөдлөө зогссныхан дараа хамгал мэддэг бурхныхаа нэрээр залбирч хаалгыг нээсэн чинь ашгүй киноны маань туршид анх удаага дөрвөлжин өрөөнийх нь гэрэл биш гаднаас орж ирж байгаа Девачингийн гэмээр тод цагаан гэрэл тэднэрийг угтдаг. Ингээд аврагдлаа гэж идлээ болж Quentin яаж агаад ч юм тэднэрийг дагаад хүрээд ирсэн байж таарад Ливнийг алангуудаа Ward-ыг гидсэн ингээд нэвт сүлбэтгэдгийг. Тэгснээ Казаныг гэрэл рүү гарсны дараа араас нь бараг л гарах шахсан ч гэсэн Ward угаасаа босоод ирсэн өхүүлж хамтаа л хамт хүндээ мод нохоо минь гэсэн царайгаар хөлнөөс нь тас зураа зогсчлгүй яхав. Улмаар Quentin хаалганы голд гацсан байгаад өрөө хөдлөхтөө зэрэгцээд янзын сайхан ялуулаад алуулж байгаа. За тэгээд ерөөсөө энэ Cube гэж байгууламжаас амьд үлдэж байгаа цорын ганц хүнээр нь ингээд Казан л тунд шигшигдээд үлдлээ те. Гадаагараад яг юу болж байгаа, ямар газар руу гарч байгаа, энэ байгууламжийн яг ямар мастермайнд хүн яах гэж зохиосон энтергээд бүхэл тиймэрхүү мэдээллүүд нь байхгүй одоо кинон дээр манд гардаггүй. Тэгэхээр ерөөсөө тэр болгоныг үзэгчд буюу одоо мань хэд өөрсдөө л нөхөж төсөөлж таамаг гаргаж ойлгоноо л гэсэн үг. За тэгээ кино маань ингэж өндөрлж байна. Тэгээ энэхүү кино маань кредит хэсгийг оруулгүйгээр тоглох юм бол 1 цаг 25 минутын урттай кино. Тэгээд айгуу сонин за бас нөгөө Good Night Mommy кинон дээр ганцхан цочоодаг хэсэг гардаг шиг яг энэ кино бас л ерөөсөө ганцхан цочоодаг хэсэгтэй. Тэгэхээр та энэ киног хэрвээ үзэж байгаа бол дунджаар 1 цаг 25 минутанд одоо нэг удаа цочих нэ. За тэгээ өнөөдрийн маань бичлэгийн дөрөв өндөрлж байна. Хэдүүлээ угаасаа дараачихаа бичлэгээр тун удахгүй уулзсан баг маргааш юм уу нөгөөдөр орох бах. Бараг ер нь маргааш орчих бах тоо тэр тун удахгүй уулзъя. Баяртай. Сайхан амарш. Жазахан гихтээ baby do you miss me? Чи болгон гихтээ хондох чүний мүсгүй. Би дурлан гихтээ хайрлахгүй бүсгүй.